Сайн байцгаана уу? 12 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдөр хичээлээр бүгдээрээ тэмдэг нэрийн өнгөрсөн цаг, тэгээд үгүйсгсэн өнгөрсөн цагийн тухай үзнэ. За тэгээд бас энэ 24 үзнэ. Гурван шинэ ханд сургана. Энэ гурван ханд нь гуруулаа одоо үйл өгнөд байгаа. За тэгэхээр 12 дугаар хичээлийнхаа эхний өгүүлбэрээс эхлээд уншицгаая. Кинова эмэдэшта. За эмэ гэдэг нь буруу гэсэн нэр үг. Тэгмүүд энэ болохоор өчтөр бороотой байсан. За хоёрт нь кинова самукаттас. Энэ самуй гээд хүйтэн гэсэн и тэмдэгнэр байгаа. Тэгэхээр өчтөр хүйтэн байсан гэх тийм ээ. Өнгөрсөн хэлбэрт тэгэхээр одоо и тэмдэг нэрийг яаж хувирах юм тийм ээ. Тэрийг өнөөдөр тэрээс сурцгаана. Гуравт нь Хоккайдова Кюшури окидс. За энэ Хоккайдо Кюшугаас илүү том. Харьцуулсан дээр юм тийм ээ. Хоёр зүйлийг хооронд нь харьцуулаад энэсээ одоо илүү гэсэн харьцуулсан зэрэг байна. Дөрөвт нь Аташива ичининдэ нацуга ичибан сукидс. Энэ өгүүлбэр нь би илэрлээс зунд хамгийн дуртай. За тэгэхээр ичибан гэдэг нь хамгийн гэсэн үг. Тэгээд ски дуртай гэсэн үг тийм ээ. За ичининдэ гэхээр нэг жилд одоо 4 улирал байдаг учраас би илэрлээс зунд хамгийн дуртай. Орчино. За энэ болохоор өнөөдөр үзэх дөрмөгийн одоо ерхий ингээд ерхий томьёо байна. За ингээ эхнээс нь харцгаая. Наа тэмдэг нэр үгийн өнгөрсөн цаг гээд наа тэмдэг нэр үг гээд одоо хамттан бичсэн байна тийм ээ. Тэг яагаад ингэж бичсэн бэ гэхээр наа тэмдэг нэр үгийн одоо хурирлууд адилхан байдаг. За ер нь ингээд одоо болон ирээдүйн цаг дээр наад тэмдэг нэр болон нэр үг ингээд дис авдаг тийм ээ. Тэнгүүт гисэн тэрштэй болонгууд өнгөрсөн цаг болчдөг. За энэ болохоор одоо болон ирээдүйн цагийн үгүйсгсэн хэлбэр жааримсэн гэдэг үгүйсгчдэг. Тэнгүүт жааримсын тэрштэй болонгууд өнгөрсөн цагийн үгүйсгсэн хэлбэр болчдөг байна. За дараа нь болохоор и тэмдэг нэрийн тухай тийм ээ. Ацуй гээд халуун гээд и тэмдэг нэр байна. Тэгээ ацуйдэс гэхээр одоо болон ирээдүйн цагийн ингээд одоо батгдсан хэлбэр. Тэнгүүт ацукаттадс гингүүд халуун байсан гээд өнгөрсөн цаг болчихж байна. За дараагийнх нь болохоор ацукунайдс гэхээр одоо болон ирээдүйн цагийн үгүйсгсэн хэлбэр. Халуун биш гэсэн үг байх юм тийм ээ. Ацукунайдс гэхээр халуун биш. За тэгмэд ацукунайкаттадс гингүүд халуун биш байсан гэдэг өнгөрсөн цаг руу хүрч байна. За яаж ингэж ер нь наа тэмдэг нэр тэгээ нэр үгийг и тэмдэг нэрийг ингэж хувиргаад байгаа вэ гэдгийг одоо дараагийн слайдууд дээр дэлгэрэнгүй үзнэ. За дараагийнх нь дөрөв нь болохоор хоёр зүйлийг ингэж хооронд нь харьцуулж байна тийм ээ. За нэгдүгээр нэр үг нь хоёрдугаар нэр үгээсээ ингэж илүү гэсэн одоо тийм дүрм байна. За ярэ гэдэг нь болохоор ер нь илүү гэсэн үг. За дараагийнх нь болохоор за ямар нэгэн юм одоо энэ нь хамгийн ингээд тэмдэг нэр орно ийм тийм юм гэсэн одоо нэг өгүүлбэрийн хэлбэр байна. Жишээлх юм бол дөрөвдүгээр өгүүлбэр. Аташива гэмтээ ичининдэ гэдэг энэ хэсэг байна. За нацуга гэдэг нь нацуга энэ хэсэг байна. За тэгээ ичибан ороод тэгээ тэмдэг нэр орно. За цуки гэдэг чинь цукина гэдэг наа тэмдэг нэр тийм ээ. Тэгээ наа тэмдэг нэр чинь өгүүлбэрийн төгсгөл одоо наага гэнгүүтээ тэгээ дис авдаг тийм ээ. Цукидис гэж төгсдөг. За тэгэхээр ямар нэгэн юмас тэр юм нь одоо хамгийн ийм тийм гэсэн өгүүлбэрийн бүтэц байна. За хэдүүлээ тэмдэг нэрийн тухай 8 дугаар хичээл дээр дэлгэрэнгүй үзсэн тийм ээ. Одоо өнгөрсөн одоо цаг дээр одоо ямар байдаг? Одоо цагийн үгүйсгсэн хэлбэр нь ямар байдаг? За тэгээд нэр үгийн өмнө яаж ордог? Өгүүлбэрийн төгсгөлд яаж ордог гэх тэр тухай 8 дугаар хичээл дээр үзсэн байгаа тийм ээ.
Тэгэхээр ментор хичээлээ бас цэгийн сануул өнгөрсөн цагаа бас тийм амархаа ингээд өнгөрнө гэсэн үг шүү. За бүгдээрээ за нэр болон наад тэмдэг нэрийн өнгөрсөн цаг яаж өртгийг үздэхээ. За түрүү хэлсэнд хамтдаа яг адилхан өртөг тийм ээ. Амэ гэдэг чинь бороо гэд нэр үг. За тэгэхээр одоо болон ирээдүйн цагийн баталсан хэлбэр нь амэдс. За бороо. Тэнгүүт дисийг диштэй болонгууд амэдштэй гингүүд бороотой байсан гэд өнгөрсөн хэлбэрлэл шилжиж байна. За Шизукана гэд энэ яг үндсэн хэлбэр нь Шизукана гэд наад тэмдэг нэр. Намгүм чимээгүй гэсэн үг. За тэгмэд дисийг диштэй болонгууд Шизука диштэй намгүм байсан чимээгүй байсан гэд өнгөрсөн цагийн хэлбэрлэл шилжиж байна. За тэгэхээр гол дүрм нь дисийг диштэй болгодог байх нь. За дараагийнх нь болохоор одоо болон ирээдүйн цагийн үгүйсгэх хэлбэр амежаармсын тийм ээ. Одоо бороогүй гэсэн үг. Тэнгүүд амежаармсын диштэй болонгууд бороогүй байсан гэд өнгөрсөн цаг болж байна. За энэс Шизукажаармсын чимээгүй биш, одоо намгүм биш гэд. Тэнгүүд Шизукажаармсын диштэй болонгууд чимээгүй биш байсан, намгүм биш байсан гэд өнгөрсөн цагийн одоо үгүйсгэх хэлбэр болж байна. За тэгэхээр гол дүрм жаармсын диштэй болдог байх нь. Ингэснээрээ дандаа тий өнгөрсөн цаг болдог байх нь. За тэгэхэд хэлэх юм бол нэр үг наад тэмдэг нэрийн үйлчлэлүүд адилхан байдаг. За одоо бүгдээрээ и тэмдэг нэр хэрхэн өнгөрсөн цаг руу хувирдаг. За өнгөрсөн цагийн үгүйсгсэн хэлбэрлэлүүд бас тий тэрхүү үздэхээ. За танаши гээд хөгжилтэй гэсэн одоо и тэмдэгээр тэмдгийн жишээ байна. За танаши дэс. За хөгжилтэй. За тэгвэл танаши катта дэс гэх болохоор хөгжилтэй байсан өнгөрсөн цаг. Яаж өнгөрсөн цагийн хэлбэрлэлөө ингэж шилжих хувирах вэ гэхээр ийг нь хасаад оронд нь катта бичнэ. За тэгэхээр харъя тийм ээ. Ийг нь хасаад тэгээд катта бичсэн. Тэгээд танаши катта дэс хөгжилтэй байсан гэх. За болохоор танаши конай дэс. Одоо болон ирээдүйн цагийн үгүйсгэх хэлбэр тийм ээ. Конай. Танаши за тэгвэл танаши конаката дэс. болохоор одоо хөгжилтэй биш байсан гэд өнгөрсөн цаг болж байна. За тэгэхээр яаж ингэж хувирах вэ гэхээр ер нь бол конай нь конаката болдог байх нь. За тэгэхээр тийм ээ. Ийм ингээ катта болчихно. Конай конаката болоод одоо ингэж хувирдаг гэд одоо энэ зарчмыг баримтлаад хэрэг нэ. За бүгдээрээ жишээ уншиж уншицгаая. За катава гэдэг Японы мод тийм ээ. Юкичта. Катава кирэдшта. Катава самукатта. Катава дошта. За энэ ката ямар байсан бэ гэдэг одоо асуулт нь ер нь ката за юки гэдэг нь цас гэсэн одоо нэр үг бай. Тэгээ юки дэштэй болонгод ката цастай байсан. За энэ болохоор крена гэдэг наа тэмдгийн жишээ юм тийм ээ. За тэгэхээр крэ дэштэй болонгод ката гоё сайхан байсан. За тэгэхээр юки гэдэг чинь нэр үг, крена гэдэг чинь наа тэмдэг. Энэ хоёр адилхан өгдөг тийм ээ. Тэгээд диштэй болоод ингээд өнгөрсөн хэлбэр нь ингээд адилхан байдаг. За энэ болохоор самуи гэдэг хүйтэн гэдэг и тэмдэг нэр. Тэгээд самуката дэс гэхээр Кёто хүйтэн байсан гэдэг өнгөрсөн хэлбэр байна тийм ээ. За Ясуми гэдэг одоо амралт гэдэг нэр үг байгаа. Ясуми дэшта амралттай байсан. За Ясуми жаармсын дэшта
одоо амралт биш байсан гэж. За кредитта гой сайхан байсан. Кредит аримсэнтэй болохоор гой сайхан биш байсан болж байна. За Шизука дэштэй гэхээр намгүм чимээгүй байсан. Шизука аримсэнтэй болохоор одоо чимээгүй биш байсан гэж болж байна. Ацукаттай болохоор халуун байсан. Ацукунакаттай халуун биш байсан. За энэ ойши гэдэг хамттай гэсэн үг байна. За ойшикаттай солонгот хамттай байсан. Ойшикунакаттай гэвэл хамттай биш байсан болж байна. За энэ икаттай гэвэл сайхан байсан. За икакунакаттай гэвэл одоо сайхан биш байсан, гоё биш байсан гэж болж байна. За тэгэхээр ер нь бол тийм ээ бид нар бол ингээд нэрүг тэгээд наа тэмдэгнэрийн жишээ тийм ээ гисийг гişтэй болгоод тэгээ өнгөрсөн хэлбэрлөө шилжүүлждэг. За эдгээр болохоор 60 аримсын гişтэй болгоод тэгээд өнгөрсөн цагийн өгүүлбэрийн хэлбэрлөө шилжүүлждэг. За энэ гуруулаа ингээ и тэмдэгнэр тийм ээ. Тэгэхээр дандаа ийг нь хасангуудаа оронд нь ингээд катта биччихдэг. За эдгээр болохоор кунай орно кунакатта бичээд тэгээд өнгөрсөн өгөөсгсөн хэлбэрлөө шилжүүлдэг. За эдгээр болохоор ингээд дараагийн жишээ байна. За харьцуулсан зэрэг тийм ээ. За харьцуулсан зэрэгийнхаа жишээ уншия. Нью-Йорк ва Скоёри самуй desu ka? Зөттэй самуй desu. За тэгэхээр Нью-Йорк Оскагаас илүү хүйтнүү гэсэн чинь тийм ээ зөттэй одоо хамаагүй хүйтэн ер нь л анханасаа л хүйтэн байсан гэсэн үг болж байна. За тэгэхээр яг тийм ээ томьёо болохоор ингээд нэгдүгээр нэрүг тэгээ хоёрдугаар нэрүг ороод тэгээ ёроо ороод тэгээд тэмдэгнэр ороод тэгээд авдаг гахны. За дараагийнх нь болохоор Нихон Ryori no Nakade nani ga ichiban suki desu ka? Tempura ga ichiban suki desu. За Япон за энэ хэсэг нь хоол дундаас алинд нь хамгийн дуртай вэ? Энэ темпурад хамгийн дуртай. За тэгэхээр ямар нэг юмнаас тийм ээ Япон хоолны дундаас яг юунд нь хамгийн дуртай юм бэ? Темпура гэдэг нь шарсан их тасанд ингээд шарсан хоол гэдэг. За тэгэхээр тийм хоолнд хамгийн дуртай гэж байна. За тэгэхээр ийм хоёр одоо тий эхнийх нь харьцуулсан зэрэг энэ нь болохоор ямар нэг юмдаас яг тэр юмд нь ингээд хамгийн ийм тийм гэсэн одоо хэлбэрийн хэлбэрүүд байна. За тэгэхээр дөрөв ингээд дуслаа. За та бүхэн 8 дугаар хичээлээ тийм ээ сэргээж үзснийхаа дараа өнгөрсөн цагийн хувирдлуудыг үзэх юм бол илүү амархан болох байхаа. За тэгэхээр хандсны одоо дандаа ингээд үйл үгийн хандснууд үзэн амрах гэсэн утгатай хандж байна. За күндүүдлэг ясуми болон ясуму. Күндүүдлэг Q. За 6 зурлагын дараалтай 1 2 3 4 5 гээд 6. За энэ хандсны тийм ээ. За ер нь энэ хандсны энэ уртлын энэ болохоор хэсэг нь болохоор ер нь бол хүн гэсэн утгатай. За энэ болохоор ингээд ки буюу мод байна тийм ээ. Тэгэхээр хүн модны хажууд ингээд төр ингээд суугаад амардаг гэсэн санаагаар ясумо буюу амрах гэсэн утгатай хандс үүссэн. За тэгэхээр ясумо болохоор амрах гэсэн, харин ясуми болохоор амралт гэсэн одоо нэр үг болно. За энэ болохоор QK засварлаг гэсэн утгатай үг байна. За энэ болохоор 100 гэсэн ханзаагаа тэнгууд нацуу ясуми зуны амралт болох нэ. За ясуми бол амралт гэдэг нэр үг, ясумо бол
амрах гэд үйлэг байгаа шүү. Тэрийг анхаараарай. За дараагийн хандж уулзах гэсэн утгатай хандсан. Хүндуудлага ав, ондуудлага кай. За 6 дурлалын дараалтай 1 2 3 4 эндээс эхлээд 5. За тэгээд ингээд 6. Тэгэхээр ав уулзах хандсны нэр чинь кайша компани. За дараагийн болохоор үзэх, харах, үзэгдэг, үзүүлэх гэх тийм ээ. Ханзан хүндуудлага мэрүү, эсэрүү. Ондуудлага кин. 7 зурлагын дараалтай. Эхнийх нь дээрээс доош 1. За ингээд эндээс эхлээд 2 3 4 5 6. За тэгээд ингээд дэшгээ ингээд гоцоотой 7. За тэгэхээр эхнээс нь ингээд харцгаая. Мэрүү болохоор үзэх, харах гэсэн утгатай хань. Мэрүү нь болохоор үзэгдэх, харагдах. Үзэгдэх, харагдах. Эсэрүү нь болохоор үзүүлэх, харуулах гэсэн утгатай болчих. За эдгээр нь болохоор ингээд хандсны нийлэмжүүд. Ондуудлага кин тийм ээ. Тэгээд икийн үзэл бодол. За энэ болохоор ханами буюу цэцгийн баяр. 4 сард одоо сакура цэцэг дэлгэрхээр энэ ханамиг хийдэг тийм ээ. За энэ хэд хэдэн тийм ээ хүндуудлагатай үргэлжлэлтэй үзэх харах үзэгдэх үзүүлэх гэсэн утгатай хандсана. За тэгэхээр өнөөдрийн хичээл ингээд дуслаа. За бүгдээрээ тэмдэг нэрийг хэрхэн өнгөрсөн цаг төвөрөгдөг, өнгөрсөн цагийн өгөөсгсөн хэлбэрт бас хэрхэн урагтыг үзлээ. Тэгэхээр наа тэмдэг нэр болон нэрийн хувьрлууд адилхан байдаг байх нь. За бүгдээрээ баяртай.